гэсэн сануулж, тендерт оролцогчдыг залб этгээдийн хохирогч болохгүй байхыг сануулж байна. Гадаадын эмч нар үзлэг хийн, эмчилгээ хийн гэсэн зар сурталчилгаанууд ихээр цацагдах болсон. Гэтэл дээрх эмч нар үзлэг хийх хэрэгжилгээгүй, эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авалгүй эмчилгээ үзлэг хийдэг байна. Манай улсын эрүүл мэндийн салбар тааруугаас гадны эмч нар ирж эмчилгээ онцлогоо хийх нь ихсэн. Гэтэл энэ бүх эм тариа онцлогоо хийх нэрийдлэр мөнгө өгөх арга болсон байна. Манай иргэд гадаад эмчнэр сайн гэсэн үзлээр хийсэн төлбөрийг нөгөөд хурамч эм тариа хэлгээд өнгөрдөг. Харин үзлэг хийж байгаа эмч нарын дийлэнх нь хууль бусаар зохихсны зөвшөөрлгүй зарим нь эмч биш хүмүүс үздэг байна. Ийм одоо бас энэ шалгах суулсаас ч гэдэг нь бусад улсаас энэ төлбөргүйгээр ирж одоо үзлэг онцлогоо хийгээд жишээ нь бол 60 мэдээлэл агуулж болмос эмнэлгийн байгууллагуудад холбогдож бас ийм юм гардаг байж байгаа. Гол нь яадаг вэ гэхээр бидний бас энэ шалгалтын явцыг илэрч байгаа зөвчлэн гэвэл тухайн эмчнэр нь бас одоо нэг тэр аялал жуулчлалын бэлтгэл шиг орж байгаа тийм. Өөртөө орж ирахаар энэ төлбөргүй үзчихээд одоо манай эмнэлгийг одоо очиж үзүү юу яагаа. Манай эмнэлэгт одоо сонгогч гэдэг ба тийм. Очиж үзүүлээд тэндээ бол төлбөртэйгээр юм үйл ажиллагаа явуулдаг байж байгаа. Тэгэхээр иргэд болохоор эндээс нэг бас очиж юу яавал эмчилгээ хийлгүүл болох юм байна гэд гол гарч байгаа зөрчлөн гэх юм бол үнэгүй эмчилгээ хийж байгаа нэрийдлэр одоо тэр тухайн одоо энэ хэдэн сая долларын ч гэдэг үү тийм эмчилгээ хийнэ гэсэн юм өглөөгөө явуулдаг. Хамгийн сүүл зөвшөөрлгүйгээр Америкийн нэгдсэн улсын иргэн хүний их эмч гэх хаадсан Монгол улсын 5 их эмчтэй хамтран иргэдийн биеийн үеийн холбоосон тарихыг тарьж үзэлжээ. Тэдгээр үзүүлэхээр 150 хүн бүртгүүлсэн байдаг. Энэ манай иргэд гадны эмч нарыг хэрэг шүтэж байгаа нь харагдаж байгаа юм а. Манайд ирдэг гадны эмчнэр нь зарим зуучны визээр ирээд амралтын 2-3 өдрийн хугацаагаар ирж үзлэг онцлог эмчилгээ хагалгахыг бөөндөөд явдаг. Тэдгээр Монгол хүн өөрсдөө Монгол хүнээ зоочилдог байна. Гэтэл одоо жуулчлалын визээр юм уу те одоо хагас 5 дахь өдрөөрөө бүтэн шанд босчих юм уу тэр хоорондоо одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэл одоо танил талаараа шиг дамжуулаад ямар нэгэн зөвшөөрлөгийн эмчилгээ үйлчлэг хийгддэг юм зөвчлөд бас шалгалтын явцад бас илэрдэг. Энэний дагуу бид нар бол энэ хэвлэл мэдээллийн хэрэгшээл болон зарын дагуу бол энэ шалгалтыг бол хийж явуулж байгаа. Тиймээс гадаадын эмчнэр гэхээр дахин шүтэх зангаа татаж өөрийн эрүүл мэндийн холбоотой асуудал нухацтай хандах хэрэгтэй хол бүтэх албаныханаас анхааруулдагч анхааруулгыг хүлээн авахгүй хохирсон иргэд олон байгаа. Гадаад хүн мөнгө аваад оншоо тавиад явсан хойно тавьсан онш эмчилгээ зэрэг таарахгүй болж тухайн хүн эрүүл мэнд амнасаараа хохирох эрсдэл байгааг анхааруулъя.